Манай туулгуул чинь хан хинтийн нуруунаас их авч Сэлэнгэ аймгийн Орхон тулд Орхон мөрөнд цутгадаг юм 880 км урт мөрөн байгаа. Нийт нийслэл Улаанбаатар хот болон 5 аймгийн нутаг дэвсгэр бас 37 сумын нутаг дэвсгэрийг хамарч урсдаг юм томоохон Монголын гол байгаа. Нийт одоо сав газрын нийт эзлэх талбай бол 49.8 км квадрат. Энэ сав газарт бол одоо Монгол улсын хүн амын 50% оршин сууж байна. За Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 70 орчим хувь бол энэ нутагт явж байна. Тэгээ сүүлийн жилүүдэд туулгуул маань одоо бохирдож гадаргын болон гүний усны одоо юм хомсдол нүрлээд байгааг бол одоо энэ судалгаа шинжилгээгээр бол тогтоосон байгаа. Тэгээ манай туулгуулийн одоо хамгийн хүнд асуудал бол энэ нийслэл Улаанбаатар хотод байна. Нийслэл Улаанбаатар хотод бол одоо Монгол улсын хүн амын 50% оршин сууж байгаа. Тэгээ энэ хүн амын хит их төвлөрөл, хөрс усны бохирдол, за энэ хууль ус газар олголтууд зэрэгс шалтгаалж туул мөрний ер нь цаашдын нөхцөл байдал их хүнд байна. Тэгэхээр энэ туул мөрний голын өнөөдрийн хүнд байдалд яагаад орсон гэхээр энэ зүгээр л хүний буруутай үйл ажиллагаа. Хүмүүс л одоо энэ туулгуулыг бол ийм байдалд оруулсан. Тийм учраас одоо зөвхөн ингээд ашиг олохын төлөө энэ гол усаа ингээд хайрлахгүй сүйтгэх ийм асуудал бол одоо хэрэгсэгтрээд байна. Ер нь бол одоо эмх замбраагаа алдсан гэж ойлгож болно.